Ano? Сайн гэсэн чинь сүлжээгүй байна. Хязгаар нь шаардлагагүй. Бичиж авахгүй. Ano? Байна өгсөн чинь сүлжээ байдгүй. Хязгаар нь шаардлагагүй. Эндээ дэжлээ таачна. Орчин. Хойно орчин давах. За байна. Нэг гоосгүй байна. За сайн байцгаана өрхөн мөндөд сэтгүүлчид зураглаач та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна. Гадаад харилцааны яамнаас за иргэдийг татан авах ажил, тусгаарлалт, за нислэгийн тийзийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад бас хийж байгаа голлох ажлуудаа энэ цаг мөчид та бүхэнд танилцуулахаар хэвлэлийн баг хурлыг зохион байгуулж байгаа. За хэвлэлийн баг хурал гадаад харилцааны сайд Бац Цэцэг, тэрийн нарийн бичгийн дарга Анх Баяр, бодлого төлөвлөлтийн газрын захирал Одонбаатар, хөрш орнуудын газрын захирал Бат Цэцэг, олон талт хамтын ажиллагааны газрын захирал Гэрэлмаа, гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Оюу, олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал Сүхбол, консулын газрын захирал Мөнх Түшиг, гадаад сурталчилгаа соёлын газрын захирал Сэрэжав, за мөн түүнчлэн Мяд компанийн камер эрхэлсэн газрын захирал Үлзий болноор оролцож байгаамаа. За гадаад харилцааны Бат Цэцэг одоо та бүхэнд дээр дурдсан асуудлаар мэдээлэлүүд өгөөд явна. За сайн байцгаана уу сэтгүүлч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд гадаад харилцааны сайдаар томилогдож ажиллаад 28 он ч. Тэгээ өнөөдөр анхныхаа одоо хэвлэлийнхэнтэй уулзалтаа хийж байгаа. Тэгээ манай гадаад харилцааны яам одоо сая цар тахлын 20 цэрийн үед ч гэсэн бас идэвхтэй ажиллаж өнөөдрийн хүртэл одоо шинэ засгийн газрын 28 дахь өнөөдрөө бас тодорхой хэмжээний мэдээллүүдийг иргэдэд өгөх үүднээс та бүхнийг урьсан юм аа. Тэгээд хүрэлцэн ирсэн явдалд баярлж талархаж байгаагаа илэрхийлье. За шинэ засгийн газар байгуулагдаад залгамж чанараа хадгалж ажиллана гэдгийг ерөнхий сайд манаас мэдгдсэнийг та бүхэн санаж байгаа. За 2020 оны сонгуульд бид нар ард түмнийхээ итгэлийг олж авсан мөрийн хөтөлбөрөө одоо үргэлжлүүлээ хэрэгжүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр гадаад харилцааны яам бас идэвхтэй ажиллах болно.
За бүтэн жил гаруй хугацаанд дэлхийн нийтийн хэмжээнд үргэлжлэж байгаа цав дахлын хохирлогтой даван туулахад шинэ засгийн газар цаг алдалгүй хэрэгжүүлэх 4 том зорилтыг тавьсан. За улс үндэстний өмнө тулгараад байгаа амаргүй нөхцөлд оновчтой шийдлүүдийг цаг алдалгүй гаргаж эрч хүчтэй итвэх санаачлалтай ажиллахыг бол ерөнхий сайд үүрэг болгосон. За цаг үеийн нөхцөл байдал ч бас энийг шаардж байгаа. За гадаад харилцааны яам дээрх зорилтуудыг эхний 100 хоногт хийх ажлынхаа төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлээд ажиллаад явж байна. За өнөөдөр бид та бүхэнд бол манай гадаад харилцааны яамны шинэ вебсайтны талаар хэвлэл мэдээллийнхантайгаа цаашдаа яаж ажиллах талаар, за хэлийн шандад байгаа иргэдийнхаа татаа авалтын талаар, за гадаадаас авч буй вакцины талаар товч мэдээллүүдийг хүргэх болно. За ерөнхий сайд хоёрын төрийн байгууллагын үйл ажиллагаа үйлчлэгээ мэдээлэл нь иргэд олон нийтэд нээлттэй байх, ил тод шуурхай байх шаардлагыг тавьж байгаа. За засгийн газрын дэвшүүлсэн захин Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс гадаад харилцааны яам өөрийнхөө вебсайтыг бас богино хугацаанд шинжилээд өнөөдөр та бүхэнд бас танилцуулгыг хүргэнэ. За манай яамны вебсайт 1-дүгээрт мэдээллийн, 2-дүгээрт иргэдэд консулын үйлчлэгийг шуурхай хүргэх ёстой гэсэн байдлаар агуулгыг нь бол сайжруулсан байгаа. За мөн иргэдэд хялбар дөхөн байх үүднээс гар утас таблетнаас хэрэглэхэд зохимжтой байхад бол анхаарсан. За түүнчлэн иргэдэд гадаад харилцааны салбартай холбоотой асуулт, санал хүсэлтэд шууд илгээж харилцах, бидний ажилд үнэлгээ хийх боломжийг бол бас бүрдүүлсэн байгаа. За шинэ захин хуудас маань харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай цэстэй болсон байгаа. Хэлийн чандад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдэд консулын үйлчлэгийг найдвартай хүргэх үүднээс 90 хоногоос дээш хугацаагаар гадаадд зорчиж байгаа иргэдэд бүртгэлийг захин хуудасаараа дамжуулан хийх бөгөөд энэ бүртгэлд хамрагдсанаар иргэд маань консулын үйлчлэгийг шуурхай найдвартай авах нөхцөл нэмэгдэнэ гэж үзэж байгаамаа. За бид хэвлэл мэдээлэл олон нийтэд хийж буй ажлаа шуурхай хүргэж нээлттэй байдлаар ажиллахыг зорж байгаа. Манай одоо яамны хэвлэлийн төлөөлөгч маань ариун учрал гээд эмэгтэй бас урд нь ажиллаж байсан та бүхэн маань таних бах. Өнөөдрөөс эхлээд бид нар 7 хоног тутамд одоо хэвлэлийнхандаа зориулаад тойм мэдээг бид нар бэлтгэж авах болно. За энэ шинэ вебсайтн дээр бол бид нар нэлээд эдэн цэс нэмэгдүүлсэн илүү амьд ажиллагаатай болох үүднээс асуулт хариултын буулан нээсэн байгаа. За энэ одоо асуулт сошиалаар ирж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ирж байгаа иргэдээс ирж байгаа асуултуудыг бид нар одоо гадаад харилцааны яамны холбогдох газрууд, за бусад төрийн байгууллагуудаас лавлаж мөн гадаад улс орнуудад сууж байгаа Монголын дипломат төлөөлөгчийн газруудтайгаа холбогдох зэргээр асуултын хариултуудыг тоомлж бол 7 хоног болгон иргэдэд хүргэх болно. За хэлийн 2 дахь одоо миний ярих гэж байгаа зүйл бол иргэдийн татаа авалттай холбоотой асуудал байгаа. За хэлийн чандаас нутаг буцах хүсэлтэд илэрхийлсэн иргэдийг яаралтай татаа авах ажлыг одоо эрчимжүүлэх зорилтын хүрээнд бид нар гадаад улсаас ирэх иргэдийг тусгаарлах хоногийг нь багасгах, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, нислэгийн хуваарийг одоо эрт зарлах, 1-2 сарын өмнө зарлах, за нислэгийн пилетний үнийг бууруулах зэрэг саналыг бол гадаад харилцааны яам улсын онцгой комиссд танилцуулж тодорхой үр дүн гаргаж ажиллаж байна. За Монгол улсын шадар сайдын 2021 оны 20 дугаар тушаалаар 2 сарын 19-ний өдрөөс эхлэн эх орондоо ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлаж үлдсэн 4 хоногийг гэрээ ажиглалтанд байх журам хэрэгжиж эхэлсэн. За энд гэрээ ажиглалтанд байхдаа бол Clicks GPS гэдэг аппликейшнийг утсандаа суулгаснаар одоо иргэдэд хянах ийм ажлаас эхэлж байгаа. За ингэснээр нислэгийн тоо бол 8-аас 13 14 болж нэмэгдэж сарда 2000 гаруй иргэнийг эх орондоо ирэх боломжийг нь бүрдүүлж байгаа. За мөн иргэдэд тулгарх санхүүгийн дарамт ч одоо энэ нислэг нэмэгдснээрээ буурна гэж үзэж байгаа. За ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу гадаадаас ирж байгаа иргэдийн өөрсдийн хүсэлтээр нь тусгаарлах байраа сонгох боломжийг нь бас бүрдүүлэхээр ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэд илэрхийлээд байгаа 9411 иргэн байна. За эдгээр иргэн нутаг буцах хугацаа харилцаа адилгүй байгаа ч шинэ засгийн газрын хувьд гадаадаас буцах хүсэлтэд иргэдийн дийлэнхийг нь 5 дугаар сарын 1-ээс нэгэн гэхэд одоо эх оронд нь ирүүлэхээр юм төлөвлөж ажиллаж байна.
За Казахстанд байгаа иргэдийн бас хүсэлтийг харгалзаж Алматы руу 2027 оны өдөр за мөн Унгар улсад суралцаад төгссөн санхүүгийн өндөрлөлтөй байгаа тулгарсан оюутнуудыг ар гэрийнхэн хүсэлтийн дагуу 3 сарын 3-ны өдөр Будапешт руу Хүннү Эйр компани тусгай үүргийн нислэг үлдэж одоо тус авчрахаар болсон байна. За гадаад харилцааны яамнаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг дата авах 4-р сарын тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ цааш дагаарын хилийг шат дараатай нээх, тогтмол хуваарьт нислэг үлдэх, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх яриа хэлцээг бол хийж байна. Энэ үрээнд эхний ээлжинд 3-р сарын сүүлээр Солонгосын агаарын тээвэрлэгчийг хүлээж авахар төлөвлөж байгааг бас энэ гишүүн тэмдэглэе. За иргэдийг агаарын замаар дата авахаас гадна хурш орнуудаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг гадаад харилцааны яамны зүгээс Улсын онцгой комиссд танилцуулсан. За мөн Оросын холбооны улсаас буцах хүсэлтийг гаргаад байсан 43 иргэнийг өчигдөр одоо алтан булаг бомтоор бас дата авсан байгаа. За энэхүү өнөөдрийн байдлаар нийт 29385 иргэний дэлхийн 93 улсаас зохион байгуулалтаар эх оронд нь ирүүлээд байна. За үүнд агаарын замаар 126 удаагийн нислэгээр 22675 иргэн. За авцамын бомтоор 6710 иргэн ирсэн байна эх орондоо. За ингээд дата авалттай холбоотойгоор иргэдэд үзүүлж байгаа санхүүгийн тусламж дэмжлэгийн талаар бас хэдэн үг хэлье. Хэлийн чамдд байгаа Монгол улсын иргэдэд туслах сангийн журам гэж байдгийг та бүхэн мэднэ. Иргэдэд туслах сангийн журмаар шугамар одоо 2021 оны эхний энэ оны эхний 2 сард 65 иргэний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхэд 75 сая 106,737 төгрөгийг бол зарцуулсан байгаа. За коронавирус SARS захлын улмаас хэлийн чамдад санхүүгийн хүнд байдалд орсон Монгол иргэдийг эх оронд нь ирүүлэхэд дэмжлэг тусалцаа үзүүлэх үүднээс Нэгдсэн үндэсний байгууллага олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай өнгөрсөн жилийн 4-р сараас хойш идэвхтэй хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 941 иргэнд 3.4 орчим тэрбум төгрөгийн дэмжлэгийг бол үзүүлсэн. Энэхүү тусламжийг Их Британи, Чех, Европын холбоо зэрэг хандиулагчдын дэмжлэгтэйгээр олгосон гэдгийг онцлон тэмдэглэе. За уг хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 25-ны өдөр ирсэн Стамбул, Улаанбаатар мөн 27-ны өдөр үлдэх Сеул, Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр нийт 46 иргэний нислэгийн тийз болон тусгаарлах байрны зардалд 97 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлсэн байгаа. 46 иргэний нислэгийн зардлыг Нэгдсэн үндэсний байгууллага олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хариуцсан бол тусгаарлах байрны зардлыг гадаад харилцааны яамны иргэдэд туслах сангаас гаргах юм а. За иргэдэд туслах сангийн зарцуултыг бас манай иргэд маань гадаадд байгаа иргэд бол их асуудаг. Тэгээд энэ завшааныг ашиглаад бид нар бас энэ иргэдэд туслах сангийн зарцуултын тайланг нийтэд шилэн болгож байгаа гэдгийг бас хэлмээр байна. Манай одоо шинэ вебсайтн дээр консул цэгийн захин хуудасаар дамжуулан иргэдэд туслах сангийн 2019 он 2021 оны тайлан одоо байгаа мэдээлэл тушаал шийдвэрийг бас харах боломжтой гэдгийг та бүхэндээ хэлье. За дараагийн нэг ярих зүйл бол мэдээж одоо вакцины асуудал. За гадаад улсуудаас вакцины дата авах үйл явцын талаар бас товчхон мэдээлэл өгье. За манай улс энэтхэг улсын Serum хүрээлэнд үйлдвэрлэсэн 150 мянган тонн Английн одоо Оксфорд институт AstraZeneca вакциныг авсныг та бүхэн мэдж байгаа. За Хятад улсын Sinopharm компанид үйлдвэрлэсэн 300 мянган тонн Verocell вакциныг бас хүлээн авсан байгаа. За маргаашийн Сеул, Улаанбаатарын онгоцоор Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн Sputnik V вакцины одоо эхний ээлжийг бас хүлээж авахар бэлтгэж байна. За мөн COVAX хөтөлбөрийн эхний нийлүүлэлтээр бид нар 25740 тонн Pfizer вакцин, өмнөд Солонгост нийлүүлэгдэх одоо AstraZeneca вакциныг бас 163-аас 276 мянган тоннгийн хооронд одоо хэлбэлцэх тооны вакциныг бид нар 3 дугаар сард хүлээж авах чиглэлээр ажиллаж байна. Энэ COVAX хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20% буюу 600 мянган орчим иргэнийг вакцинжуулах сая 200 мянган одоо тонн вакциныг хүлээж авахар
гэрээ хэлцлэгийг явж байгаа. За шадар сайдын ахалсан COVID-19 эсрэг вакцин удалдаж авах ажлын хэсгийн гаргасан тооцоололоор 2 сая гаруй иргэнэ вакцинжуулах юм шаардлагатай байгаа. Гадаад харилцааны яам бол нийтдээ гадаад харилцааны яам бол 2 тал болон олон тал шугамар бүхий л нүүц болцоогоо дайчилж одоо хурдан шуурхай богино хугацаанд вакцина татсан ажлыг авахын төлөө ажиллаж байна. За миний одоо хийх ерөнхий мэдээлэл бол ийм. Тэгээ та бүхнээсээ асуултууд байвал хариулнаа. За тэгэхээр гадаад харилцааны сайд Батцэг та бүхэнд голлох хийсэн ажлын талаар мэдээллийг хүргэлээ. Одоо та бүхэнд тийзний хөнгөлөлтийн талаар Мяд компани камер эрхэлсэн захирал Үлзий бол бас мэдээлэл хийх болно. За сайн байцгаана уу. Мяд хувьцаат компаниас иргэдийн татаа авах нислэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа. Эндээсээ ярьчтэй. За тэгээд энэ хугацаанд бол гадаад харилцааны яамнаас зохион байгуулж байгаа энэ ажилд хамтраа дэмжлэг үзүүлээд ингээд ажиллаж явж байгаа. Улсын онцлог комиссаас өгсөн чиглэлийн дагуу 5 үндсэн чиглэлээс цааш нь бол олон дэлхийн нийтээр одоо суугаа монголчуудаа татаа авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Аюулгүй ажиллагааны болон бүхий л халдвар хамгааллын дэглэм сахих бүх үйл ажиллагаагаа бол амжилттай зохион байгуулж явж байгаа. За тэгээд тийзний асуудал дээр олон иргэд хүсэлт гаргадаг, байнга хүсэлт гаргасаар ирсэн. Тэгээ үүний дагуу бол улсын онцгой комиссаас саяхан хуралдаад Мяд хувьцаат компанид бол чиглэл өгсөн. Энэ дээр бол тийзийн хөнгөлөлтийн асуудлыг яралтай шийдвэрлээ. 15%-аар бүх чиглэлийн тарифа буулгаа гэсэн ийм чиглэлээрсэн. Үүний дагуу компани зүгээс бол энэ арга хэмжээг зохион байгуулад за ингээд тийзний үн хямдарч байгааг бол мэдгэдэд таатай байна. За энэ нь бол татаа авалтын нислэгт хамааралтай 3 дугаар сарын 1-ээс буюу эх сараас эхлээд татаа авалтын нислэг хэдэн сар хүртэл зохион байгуулагдана. Тэр хүртэл бол одоо үргэлжлээд явна. За одоо ингээд үндсэн 5 чиглэл дээр бол сөвлийн чиглэлээс жишээлхэд 530 лоны ийм нийт тарифтай байгаа. Энэ тарифын бол нэг хэсэг нь үндсэн тариф, нэг хэсэг нь нисэх буудлын хураамж гэж явдаг байгаа. За үүний үндсэн тарифаас нь 15%-ийг нь хөнгөлөхөөр гарч байгаа хөнгөлөлт нь бол нийтдээ 72 мянган вон буюу одоо нийт хямдарсан тарифын үнэ нь 457 мянган вон болж өөрчлөгдөж байна. За мөн Токиогийн чиглэлд бол нийтдээ 51500 одоо за 59,150 йений өмнөх тариф маань 51,050 йен болж 8,100 йенээр хямдарч байна. За тэгээд Франкфуртын чиглэлд бол 830 евро байснаа 731 буюу 99 еврогоор хямдарч байна. За ингээд Истанбулын чиглэлд 734 ам доллар байсан бол 105 ам доллараар хямдарч 629 ам доллар болохоор болж байна. За мөн Нур Султаны чиглэлд 364 ам доллар байсан бол 50 доллараар хямдарч за 314 доллар болох юм байна. За ингээд энэ бол зөвхөн татаа авалтын нислэгт хамрагдж байгаа гадаадаас Монгол руу чиглэсэн нислэгт хамрагдж байгаа иргэд үйлчлэх тусгай үүргийн нислэгийн хугацаанд үйлчлэх ийм тариф байгаа. За анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчд Вьетнам улсаас Монгол улсад суух элчин сайд итгэмжлэх жуух бичгээ гардуулах юм яслын ажиллагаа туудахгүй болох юм хуваартай байгаа. За гадаад харилцааны сайд Батцэг энэхүү арга хэмжээнд оролцох юм хуваартай байгаа. Тэр хүртэл бас Батцэг сайд болон манай газрын захирлууд та бүхний сонирхсан асуултанд одооноос эхлээд хариулаад явах болно. Та бүхэн төлөөлж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагынхаа нэрийг хэлээд асуултаа сайхан тодорхой асуугаад яваарай. За тэгээ эхлээд нөгөө вебсайтынхаа 1 минутын нэг юу шторкоо тэрийг үзүүлчихье. Гадаад харилцааны яам цахим хуудасаар шинжиллээ. Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээлэл нь иргэд олон нийтэд нээлттэй ил тод шуурхай байх шалгуурыг хүрээд Монгол улсын гадаад харилцааны яам цахим хуудасаа шинжиллээ. Манай яамны эрхэм зорилго нь Монгол улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай орчныг бүрдүүлэхэд оршдог.
Тиймч учраас шинэ цахим хуудасаар дамжуулан Монгол улсын тухай гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагаа, гадаад худалдааны талаар шаардлагатай мэдээллийг иргэдэд өгөх, Хэлийн чандад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдэд консулын үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэх зорилготой ажиллаж байна. Иргэдээс ирүүлдэг 30 орчим түгээмэл асуултад хариулт бэлтгэж байршуулсан бөгөөд иргэдийн бусад асуултад шуурхай хариулт өгөх үүднээс мессенжер чатын болон ажиллуулж эхэллээ. Мөн цахим хуудасаар зочилсон хэрэглэгч цахим анкет бөглөн гадаад харилцааны яамд хүсэлт илгээх болон бидний ажилд үнэлгээ өгөх цэс нэмж байршууллаа. Шинэ MFA цэг Gov.cg-мэн цахим хуудас нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай цэстэй бөгөөд гар утасны хувилбар мөн давхар ажиллах юм. Ингэснээр гадаадд байгаа иргэдэд компьютерээс бус гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжөөс холбогдож мэдээлэл авах боломжтой боллоо. Хэлийн чандад ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй консулын үйлчилгээг найдвартай хүргэх үүднээс 90 хоногоос дээш хугацаагаар гадаадд зорчиж байгаа иргэдийг бүртгэх бүртгэлийг цахим хуудасаараа дамжуулан хийн. Иргэд уг бүртгэлд хамрагдсанаар консулын үйлчилгээг шуурхай найдвартай авах нөхцөл нэмэгдэж байгаа. Түүнчлэн цаг үеийн бусад асуудлаар яамны удирдлага, албан хаагчид Хэлийн чандад байгаа элчин сайдын яамны хамт олноос тодруулах ярилцлага авч шаардлагатай тохиолдолд лайв ярилцлага хийж веб хуудсанд ирсэн иргэдийн санал хүсэлтийг багцлан хариулж ажиллах юм. За та бүхэн маань асуултуудаа асуугаад би 30-д гараад явна. Тэгээ манай захирлууд, манай төрийн нарийн бичгийн дарга, манай хэвлэлийн төлөөлөгч бүгд үлдэх учраас та бүхэн маань тайван асуух, тодруулах бүх зүйлээ бол асуугаад өнөөдөр хариултуудаа бүрэн дүүрээ аваад явах байхаа гэж явж болно гэж хэлмээр байна. Сайн байна уу? Парламент телевизээс 3 асуулт байна. Гадаад хэргийн сайд Батцэг танаас нэг асуулт асуух гэсэн. Вакцинуудынхаа тээвэрлэлт болон хадгалалтанд хэрхэн яаж анхаарал хандуулж байгаа вэ? Дараа нь Мятын захирал Үлзий Олдоос 2 асуулт асуух гэсэн. Өнгөрсөн хугацаанд Мят компани ер нь ашиг алдагдал байсан уу? Байсан бол хэр хэмжээний ашиг, хэр хэмжээний алдагдал хүлээсэн бэ? Хоёрдугаарт хөшгөө өндөний онгоцны буудал яг юу болж байгаа вэ? Ашиглалтанд хэзээ орох вэ? Ашиглалтанд ороход яг ямар асуудал тулгараад байгаа вэ гэдэг талаар хариулт авмаар байна. Баярлалаа. За, вакцины тээвэрлэлт бол яг л одоо технологийн тавигдсан горим шаардлагын дагуу тээвэрлэгдэж ирж байгаа. За, эрүүл мэндийн яам бол одоо ерөнхий сайд маань бас өнгөрсөн 7 хоногт вакцины хадгалалт, хамгаалалт энэ талаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж одоо хадгалах байр савыг бас очиж үзээд шаардлага хангахаар болсон байгааг бас хэвлэлийнхэн дадуулсан байгаа. Тэгэхээр тээвэрлэлтийн болон горимн дээр одоо ямар нэгэн асуудал гараагүй яг одоо технологийнхаа дагуу тээвэрлэгдээд технологийнхаа дагуу байх ёстой одоо байр бэлдсэн байрандаа бол хадгалагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. За, Үлзий бол захирал. За, ашиг алдагдлын тухайд Мят хувьцаат компани бол сүүлийн 2 ковид болохоос өмнө 18-19 онуудад бол ашигтай ажиллаж байсан. Үүгээр улсын төсөвт тодорхой хэмжээний одоо хувь нэмрээ оруулдаг ийм аж ахуйн тооцоотой хувьцаат компани. За ингээд яг энэ оны тухайд бол ковидтэй жил 2020 оны тайлан одоо дөнгөж гарч байгаа. Нийт алдагдал нь бол ерөнхийдөө нэг 35 орчим тэрбум гэж бид нар үзэж байсан. Гэтэл саяхан аудит бол орж байгаа. Үүн дээр бол гадаадд одоо энэ Монголд ирсэн байгаа макс агаар хөлөг байгаа л да. Үүнтэй холбоотой өөр төлбөр нь бол ер нь дэлхийн нийтээр зогссон байгаа юм, төлөгдөхгүй болсон. Тэгээ энийг бол нийтийн жишгээр манайх бүртгээгүй явж байтал одоо энийг бүртгээ гэсэн нөхцөл байдал үүсэж байгаа. Үүнээс одоо болоод бол алдаглалын хэмжээ энэ оны тайлангаар нэг 58 орчим тэрбум төгрөгийн алдагдaltaй гэсэн дүн гарахаар ийм одоо яг тайлбарлагдээд ингээд явж байгаа. За хөшгийн хөндийн тухай бол хөшгийн хөндийн төрийн бодлогоор шинэ сонгосны бодол барьсан. Үүн дээр бол мэдээж үндэсний тээвэрлэгч Мят компани бол тийшээ шилжих асуудалд маш их ач холбогдол өгж байгаа. Ковидын үед авахсан байгаа энэ үеийн бол санхүүгийн хүндрэлтэй байдалд шилжихэд нэлээд төвөгтэй байдал үүсгэж байгаа. Гэхдээ бид бол өөрсдөөсөө хамаарсан нийтлэг нүүх асуудалд бол дэмжлэг үзүүлэхэд
дэмжлэг үзүүлэх юм ерөнхий чиглэлтэй. За тэгээд мэдээж хэрэг яг нүгэд очиход бол гадаад авиа компаниуд бол жишээлхэд онгоцны ирээд явждаг учраас офисын 2 3 нэг офис түрээслэл бараг болчдөг. Мяд хувьцаат компаниуд бол тэнд очиод техник үйлчилгээ, газрын үйлчилгээ үүнээс гадна одоо нийслэг үйлдвэрлэлтэй холбоотой зохицуулалтын нэлээд өргөн үйл ажиллагаа явуулдаг учраас тэнд бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгцээ шаардлагатай байгаа. За тэгээд их үүсвэр нь бол үндсэндээ ковидын үед шавхагдчихад ингээд засгийн газар цэцүүлээд явах хэмжээнд явж байгаа. Үлзий хотод дараагаас нэмээд нэгэн тодруулчих. ТВ-с телевиз хоёр зүйл тодруулъя. Одоо нислэгийн тийзний үнийг 15% орчим хувиар бууруулна гэдэг жааш. Ер нь бол яг гадаадд байгаа монголчуудын зүгээс яг өнгөрсөн хугацаанд гадаадаас ирсэн болон тэнд байгаа иргэдийн зүгээс бол өнгөрсөн хугацаанд цар тахалтай холбоотойгоор тийзний үн бол огцом нэмэгдсэн. Тэгэхээр энэ одоо бууруулж байгаа бууруулалт маань яг бодиттой байж чадж байгаа мó гэсэн ийм мэдээлэл яваад байгаа юм л да. Энэ дээр та нэг нэмэлтээр тайлбарлахгүй юу? Хоёрдугаарт сайдаас тодруулах зүйл гадаадд байгаа хараар одоо амьдарч байгаа иргэдийг яах вэ? Вакцинжуулах асуудал одоо жишээлбэл одоо бүгд найрамдах солонгос улсад аягүй их байдаг шүү дээ. Тэгэхээр тухайн одоо иргэдийг бүртгүүлжүүлэх ийм асуудал юм уу? Вакцинжуулах юм асуудал дээр ямар мэдээлэл байгаа вэ? За үлзий бол захирлаас эхэлье. За тэжний үнний тухайд бол та бүхэн мэдж байгаа нислэгийн үйл ажиллагаа дэлхийн хэмжээнд 60-аас 70%-аар 2020 онд одоо ковидын улмаас бол буурсан байгаа. Үүнтэйгээ холбогдлолтойгоор дэлхийн нийтээрээ зөвхөн Мят биш нөгөө тогтмол зардал нь харьцангуй өндөр байдаг учраас тийзний үн бол нэлээдээ нэмэгдэж байгаа. За энэ яг бол зөвхөн Мят гэлтгүү та бүхэн бусад авиа компани үнийг судлах юм бол ялгаагүй энэ жишг бол харагдана. За тэгээд энэ жишгийн дагуу нөгөө талаасаа зөвхөн нэг талдаа зорчигчтой явах тохиолдлууд бол бас нэлээд байсан. За одоо жишээлхэд ингээд нэлээд олон нислэг тавигдаад эхлэхээр эндээс явах зорчигчдын доон цаад улсынхаа визний шаардлага болон бусад нөхцөл байдлаас хамаарат ер нь бол эндээс явах зорчигчдын тоо бол эрс буурах юм чиг хандлагатай байгаа, шахагдж байгаа. За цаанаас ирэх зорчигчтой бол бид нар голлох цэгүүдээс татаж авчирч байгаа. За тэгэхээр эцсийн дүндээ бол хураамж буюу одоо тийзний үн маань бол эхний хэлсэн үндсэн нөхцлөөр дэлхийн нийтэд нэмэгдсэн байгаа. Тэгээд гэхдээ одоо ийм үед одоо нэгдсэн улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу бид нар үнэ ялтчихгүй 15% буулгаж байгаа. Тэрнээс бид эндээс ямар нэгэн ашигтай ажиллагаатай болоод буулгаад байгаа гэсэн асуудал бол байхгүй. Та бүхэн энийг бас сайн ойлгомжтой гэж найдаж байна. За баярлалаа. Мят компанид бид нар бас талархах хэвээр өөрөө одоо хүнд байдалтай ер нь дэлхийн бүх авиа компаниуд алдагдaltaй ажиллаж байгаа. Энэ цаг үед Мят компани нь бол маш их одоо алдагдaltaй байгаа. Гэхдээ одоо бид нар удаа дараа маш олон сар ярьж одоо гадны улс орнуудад зов зүдэрч байгаа иргэдээ хямд төсөр аргаар авчрах ямар арга байна гэж жаад ингээд бууруулж байгаа. Тэгэхээр Мят компаниас нэмээд 15% алдагдал үлээж байгаа. Гэхдээ одоо ялч одоо иргэдийнхээ төлөө хийж байгаа юм сайхан санаачлага гэдгийг бас бид бүгдөө ойлгох ёстой. За вакцинжуулалтын талаар солонгос улсад байгаа иргэдээ яаж вакцинжуулах вэ гэх тэнд одоо хууль ёсоор буюу хууль бусаар амьдарч байгаа хүмүүст ялгаатай хандах ямар ч тийм юм байхгүй. Бид бол 42 мянган монгол иргэн маань тэр солонгос улсад ажиллаж амьдарч сурч байгаа. За энэ иргэдээ вакцинд хамруулах талаар бол ярьсан. За эхний байдлаар бол одоо ямар ч тийм одоо хууль ёсоор хууль бусаар гэж ялгахгүйгээр одоо иргэдтэй үн төлбөргүй вакцин хийлгэх ийм шийдвэр бол эхний байдлаар гарсан байгаа. За солонгос улс маань та хэд минь мэдчихэж байгаа. Бид нар ч бас вакцинжуулалтаа Монгол улс маань Азиста эхний 10-т за дэлхийд бол 88-т нь ингэж вакцинжуулалт эхэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр солонгос улс маань вакцинжуулалтаа манахаас одоо өнөөдөр эхэлж байгаа 26-нд бол солонгос улсын өөрийнх нь одоо иргэдээ вакцинжуулалт эхэлж байгаа. Тэгээ бүх улс орн бол эхлээд зорилтод бүлэгдээ тийм ээ эмнэлэг цагдаа одоо энэ онцгой байдлын үеэр ажиллаж байгаа ажилтнуудаа хийж эхэлж байгаа. Тэгэхээр тэр манай иргэдийг гадаадын иргэдийг вакцинжуулах асуудлыг бол одоо яг хугацаанд бол гараагүй байгаа гэдгийг хэлье. За синик телевизээс асуух асуулт байна. За гадаад улсаас гацсан иргэдэд татах энэ үйл ажиллагаанд гадаад улсад одоо вакцинд хамрагдсан иргэд Монгол улсад ирээд тусгаарлагдах уу? Энэ асуултанд хариулж өгөөч. За тэгэхээр
вакцины хийлгэх тун хоорондын зай бас харилцаа адилгүй байгаа судалгааны үр дүнгууд байна. 3 сар болон 1.5 сар гэдэг. Монгол улсын хувьд эхний тун вакциныг хийлгэсэн иргэд дараагийн тун вакциныг хэдэн сарын зайтай хийлгэх вэ? Энэ асуултанд хариулаач. За энтэйгээ улбаалаа дараагийн төлөвлөгөөт вакцинуудын товдлогдсон уу? За зарим асуулт нь бол одоо эрүүл мэндийн яам хариулах ёстой асуултууд байгаа. Бид нар бас эрүүл мэндийн яамтайгаа нэлээд уялдаатай ажиллаж байгаа. Зөвхөн гадаадаас ирж байгаа иргэдтэй холбоотойгоор бол вакцинжуулалтанд хамрагдсан иргэдийн тусгаарлалтыг нь бол бид нар одоо тусгаарлахгүй байхаар саналаа ярьж байгаа. За өнөөдрийн байдлаар бол одоо бид нар энэ 3 дахь энэ сарын нислэгүүд бол арай дуусаагүй байгаа. Энэ одоо бол 10 хоногод тусгаарлана. 4 хоног бол гэрийн цахим тусгаарлалтаар явна. За тэгээ 3 дугаар сард бид нар одоо энэ бас зарим нэг жоохон эрсдэлтэй бүсээс ирж байгаа иргэд бас байгаа. Тэгээ тэрийг бас ажиглаж иж улсын онцгой комиссээр дахиж одоо бас шийдвэрүүд гарах байхаа. За ер нь бол зарчмын хувьд вакцинжуулалтанд бүрэн тун 2 тунгаа авсан ийм иргэд ирэх юм бол одоо тусгаарлахгүй гэрийн хяналтанд байлгаж цахимаар одоо хянана гэсэн ийм шийдвэр гарсан байгаа. За Монгол улсад одоо маргаашийн онгоцоор илүү анхны одоо 2 тунгаа вакцинжуулалт хамрагдсан иргэн Америк улсаас ирж байгаа. 25-аас нэг 2 асуулт асууж байна. Элчин сайдуудын томилгоо хийцээ гэдэг нь одоо ер нь хичнээн улсад элчин сайдгүй байгаад байна. Нөгөөх нь Сингапурт лавгдарч хүчин хаана консул одоо бараг 10 жил болчиход энэ ямар тохиолдолд энэ хүмүүс ингэж удаан байлгах тийм хизээ татах бол гэсэн юм хариулт. За элчин сайд нарын томилгоо энэ жилийн хувьд хийгдэггүй байгаа. Тэгээд олон шалтгаан байгаа. За тэгээд одоо хаврын чуулган эхлэх үеэр одоо хугацаанд дуусаад дуудаж байгаа. Хугацаа нь одоо ер нь бол дууссан байгаа элчин сайдрын асуудлуудыг ярина. Тэгээд эхлээд засгийн газрын уралдаанаар орно. Тэгээд чуулганаар орж одоо ерөнхийлөгч батламжилж явуулдаг байгааг та бүхэн мэднэ. Тэгэхээр бид нар хаврын чуулганы үеэр одоо элчин сайдрын асуудлыг гадаад харилцааны яам бол оруулнаа. Тэгээд зэрэг телевизээс нэг асуулт байна. Дэлхийн нийтээр одоо 2 сарын хугацаанд вакцины зөвлөлтөнд хамраглаа. Монгол улсаас хамрагдаад эхэлчлээ. Яг хил нэгтгэр гадаад Монгол улс иргэн гадаад улс руу зарчхад заавал дархлаажуулалтанд хамрагдсан байх шаардлагатай гэсэн ийм юу тавьж байгаа юу? Эсвэл олон улсад ийм зарчимтай байгаа юу? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Би тавьж хариулъя. Одоохондоо бол одоо улс орон болгонд вакцинжуулалт өнгөж эхэлж байна. Зарим нь одоо эхлээд нэг 2 сар болж байна тийм ээ. Тэгээд яг одоо нэгдсэн юм ойлголцолд хүрч ямар улс орон одоо ямар шаардлагаар иргэдэд хүлээж авах бол хараахан тодорхойлоогүй байна. Манай улсын хувьд бол одоо гадагшаа гарахад нь заавал одоо вакцинсан байх ёстой гэдэг ийм шаардлага бол тавиагүй байгаа. Мөнх шиг нэмж хариулах уу? За тийм мөнх шиг консулын газрын захирал. За нэмж хариулъя. Сайн дийлдэхээр өнөөдрийн байдлаар дэлхийд даяар вакцинд хамрагдсан иргэдийг зөвхөн хүлээн авах зорчуулан зорчлохгүй гэсэн асуудал эцсийн байдлаар шийдэгдсэн зүйл байхгүй байгаа. Олон улсын түвшинд цаашдаа вакцин паспорт нэвтрүүлэх хэсэх асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын тээвэрлэгчтэй холбоогүй аюултай байгууллага Travel Pass гэх мэт энэ цахим паспорт гаргая гэдэг санаачлалууд бол явж байгаа. Энэ асуудлыг бид судалж байгаа. 2 сарын 16-ны өдөр болсон улсын онцгой комиссийн ээлжид хурлаар эрүүл мэндийн яам болон гадаад харилцааны яамд энэ вакцин паспорт нэвтрүүлэх хэсэх асуудлаар судалгаа хийж танилцуулах чиглэлийг өгсөн байгаа. Европын холбоод ч гэсэн энэ асуудлаар харилцан адилгүй байр суурьтай зарим улсын хувьд бол хүний эрхийг зөрчих ийм хүртэл асуудал үүснэ. Тэгэхээр энийг бол нухацтай авч үзэх ёстой гэсэн юм байр суурьтай байна. Мятаас асуух асуулт байна. Зүг зэгэнээс. Тэгэхээр мят бол 18-19 онд бол ашигтай ажилласан гэж та сая хэллээ. Алдагдал нь 58 тэрбум байна гэж. Тэгэхээр 58 тэрбумын алдагдaltaй байж 15% буурч байгаа гэж та дөнгөж цагаас ийм ойлголт өглөө. Тэгэхээр ковидтой холбоотой 2020 онд бол одоо нислэгийн үн хэдэн хувиар өссөн. Энэ талаар бол мэдээлэл өгөөч. Өөчлөөр нэмэт нэг асуулт асуучих. Мятаас одоо ингэж байна шүү дээ. Энэ тулуй гэдэг онгоц байгаа шүү дээ. Манад Boeing 737 Max гэдэг онгоц. Энэ одоо хэдэн сар ниссэнгүүгээ. Олон улсад бол ингээд нислэг үүдээд эхэлсэн гэдэг зүйлийг Boeing компаниас тавьсан. За яагаад энэ онгоцыг нислэгт ашиглах байгаа юм бол?
За ашигтай ажиллаж ирсэн, одоо алдагдaltaй ажиллаж байгаа. Тэгээд нөгөө тариф ягаад өнгөрсөн онд нэмэгдсэн юм уу яасан юм бэ? Гэхдээ энэ бол ерөөсө хуваарьт нислэг байхгүй үеийн асуудал бид нар ярьж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр тусгай үүргийн нислэг гэдгийнхээ онцлогийг хэлээд ойлгох хэрэгтэй. Хоёр талдаа зарчигчтай биш, нэг талдаа явах тохиолдлууд нэлээд байсан. За тэгээд энэ тусгай үүргийн нислэгийг хийж явах үед бол газрын үйлчлэгээ болон бусад гадаад улсуудад байгаа үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагуудын цагийн хуваар нь өөрчлөгдсөн, үн тариф нэмэгдсэн те хамаагүй ялгаатай орчинд үйл ажиллагаа болж байгаа байхгүй. Тэгэхээр ийм ялгаатай орчинд байгаа үнийг шууд хэдэн хуваар яасан, өссөн, буурсан ингээ ярихаар жоохон ойлголцоход төвөгтэй болчиход байна. Тийм учраас ерөөсөө яг манай зөвхөн ядл үнэ нэмээд байгаа асуудал байгаагүй гэдэг төрөнд хэлсэн те. Дэлхийн авиа компаниудын үнийн судалгааг та бүхэн хараарай. Тусгай үүргийн нислэгээр яг явж байгаа улсуудынх нь яаж өөрчлөгдсөн байна. Ерөөсөө агарын хилээ хаагаагүй улсуудынх нь яаж байна. Тийм ээ. Энийг та бүхэн өөрсдөө судлаа. Энэ дээр бол манайх одоо яг тэд дээр өсгцэн нэмсэн гэсэн ийм мэдээлэл бол байхгүй. Яагаад тэгэхээр харьцуулж болохгүй хоёр тоо. За энэ дээр ийм асуудал байгаа. Тулуй 737 800 Max-ийн хувьд бол 2019 оны 2 дугаар сараас эхлээд энэ хоёрч одоо осол гарснаас болоод дэлхийн нийтээр Boeing компанийн Max онгоцнуудыг явахыг бол хязгаарласан байгаа. Тэгээд бусад улсад нээсэн байна гэдэг ойлголт нь бол зөвхөн Америкт одоо Европод бол нэгээгүй байгаа. Америкт бол анхны одоо 2 жилийн хугацаанд судалсаар байгаад одоо л дөнгөж одоо тодорхой шалгууруудыг нь хангалаа, дахиад бас хийгдэж байгаа ажлууд байгаа гэсэн иймэрхүү нөхцөл байдалтай байна. Манайх бол эргээд агаар харилцаа нь бол зөвхөн одоо Америкт нийслэлгүүд бид нарын нисээд идэг гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энд байгаа Европ руу нисэж байгаа нислэгт тентгийн зөвшөөрөл хэрэгтэй. Хятад Оросын нутаг дээгүүр дамжаад ниснэ тэд нар зөвшөөрсөн үгүй юу гэдэг. Гэх мэтлэн олон уялдаатай асуудал байдаг учраас тийм нэг талын мэдээллээр тийм ээ одоо бид нар нисэхгүй байгаа юм шиг ийм ойлголт олон нийтэд бол өгч болохгүй. За тэгээд товчхондоо бол юм. Мас төлөөс 941 эргэнд 3.4 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гэж байна л да. Тэгэхээр яг ямар чиглэлийн хүмүүст ямар чиглэлийн одоо дэмжлэг үзүүлсэн байгаа. Одоогийн байдлаараас гişтэн хүн хэдэн төгрөгийн дэмжлэг авахаар гадаад харилцааны консулын газартаа бас хандаад байгаа бол хоёрдугаарт тусгаарлагдах байрны үнийн тариф шатлалтай болсон гэж байгаа шүү дээ. 50,000-аас дээшээ 3 шатлал нь хэд хэдэн төгрөг болж байгаа. Одоо 3 сард ирэх хүмүүс яг энэ тарифын шатлалтай буудлуудад буух уу? За мөнгө төшөө захирал хариулна. За нэгдүгээрт цар тахлын улмаас агарын илийг хаагаад гадаадад ялангуяа богино хугацаар зорчиж ирсэн иргэдийн асуудал хурцдах, хүндрэх тодорхой болсон учраас иргэдэд туслах саранд улсын төсвөөс олгодог 224 сая төгрөгөөр дэмжлэг үзүүлэх нь тодорхой байсан. Үүнтэй холбоотойгоор бид гадаадын ханиулагч доноруудтай холбогдож ялангуяа олон улсын түвшин шилжиж хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар мэргэсэн нүүбийн байгууллага олон улсын шийдэл хөдөлгөөний байгууллагатай хамтарч ажиллах асуудлыг иргэдийг татан авах ажиллагааны зэрэгцээ хийж эхэлсэн. Үүний үр дүнд саяны та бүхэнд дурддаг 3.4 орчим тэрбум төгрөгийн тусалцааг 941 иргэнд өгсөн гэж байгаа. Энэ дотор иргэдэд тус сангаас бас гарсан мөнгө төгрөг байгаа. Улсын онцгой комиссоос 300 сая төгрөгийг бас өнгөрсөн оны 8 дугаар сард иргэдэд тус сангийн төсөвт бас шилжүүлж байсан. Эдгээр мөнгө хамтдаа нийлээд 941 иргэнд тусалцаа болж өрсөн гэж ойлгож болно. За ямар хэлбэрээр тусламжийг үзүүлсэн гэх бол тийзний үнийг одоо худалдаж авч өгөх, тусгаарлах байрны зардлын одоо энэ цангаас болон олон улсын байгууллагаас даах. За энэ олон улсын шийдвэрлэлийн байгууллагын хүрээнд бас хэрэгждэг хэд хэдэн хөтөлбөрүүд байдаг. Энэ хөтөлбөрийн нэг нь бол эх орондоо буцсныхаа дараа нийгэм эдийн засагт одоо байр сууриа олоход нь дэмжлэг үзүүлэх одоо хармааны мөнгө гэж хэлж болохоор одоо 700 орчим еврод эдгээр өгдөг ийм хөтөлбөрүүд байдаг. Тэгэхээр энэ хүрээнд үзүүлсэн нийт тусламж нь нийлээд 3.4 орчим тэрбум төгрөг болж байгаа. Цаашдаа энэ хамтын ажиллагаа бид бас үргэлжлүүлэн 30 иргэний тийзийн зардлыг бас бид гаргуулахаар ярьж байна. Иргэдэд тус сангийн шумаар бол
тусгаарлах байрны зардлыг ингээд даагаад явах энэ тохиролцоонд бол би манай хоёр байгууллага хүртсэн ингэж явж байна. Одоогоо бид 30 орчим иргэний өргөдлийг ойрын хугацаанд бас шийдэрлэнэ гэсэн юм төлөвлөгөөтэй байна. За тусгаарлах байрны хувьд болвол ерхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу гадаадаас ирэх зарим иргэд өндөр үнийг төлөөд илүү одоо өндөр зэрэглийн буудал буух бас сонирхолтой байдаг. Энэ бас хүсэл эрэлтийг бас харгалзаж үзээч гэдэг ийм байдлаар асуудал хандж байгаа. Тэгээд Улсын онцгойг хомжсон шуурхай штаб хандсан 9 буудал байгаа. Энэ 9 буудал бол өвний саналаа өгөхдөө бол хамгийн хямдхан 110 мянган төгрөг. Энэ бол нэг өдөрт 3 удаагийн хоолтой ийм үнийг хэлж байгаа. Хамгийн дээд нь бол 270 мянга буюу үндсэндээ нэг өдөрт 100 орчим ам долларын ийм үнийг санал болгож байгаа. Тэгэхээр 3 сарын 1-ээс хойш ирэх нислэгүүдэд одоо хамрагдах иргэд хэрэг хүсэлтэй болвол одоо саяны дурдсан тэр буудлуудад байрлах боломжтой. Яг наривчилсан одоо зохицуултыг бол бид шуурхай штабтай хамтарч хийнэ. Гадаад харилцааны шууд энийг хариуцдаг гэдгээс хэлье. За бид 2 улсаас вакцина хүлээн аваад байгаа. Тэгээ маргааш бол Оросын албаны улсаас вакцин хүлээж авна гэж байна. Тэгэхээр 3 сар дараагийн тав бол гарсан гэж байна. Ер нь яг энэ тодорхой одоо төлөвлөгөө гарсан болоо яг тэр улсаас тэдний өдөр вакцина хүлээн авна гэж дараагийн төлөвлөгөөнүүд гарсан болов. Одоо жишээ нь тэр Pfizer вакциныг хэдний өдөр Монгол улсад авчрах вэ? Энэ талаар мэдээлэл өгч. За төрийн нэрийн бичгийн дарга анх хоёр хариулна. За та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Вакцины татвар авалттай холбоотой Pfizer вакциныг 2 шугамаар бид нар ярьж байгаа. Нэгдүгээрт нь COVAX хөтөлбөрийн хүрээнд, хоёрдугаарт нь шууд Pfizer компанитай холбогдож арилжааны шугамаар худалдаж авах ийм хэлцээнүүд хийж байгаа. За Pfizer компани COVAX Монгол Улсын эрүүл мэндийн яам 3 хооронд эх 7 хоногийн ихээр гурвалсан видео хурал хийгдээд тэрний дараа гэрээ хэлцээр нь байгуулагдаад тэр гэрээ хэлцээр байгуулагдсны дараагаар 25740 орчим Pfizer вакцины орж ирнэ. Тэрэн дээр нь суйрлаад арилжааны гэрээ хэлцээг нүдэ хийгээ явчих юм байна. За нэг зүйлийг та бүхэнд бас онцолж хэлэхэд вакцины хүртээмж бол маш хүнд байгаа. Зөвхөн одоо Монгол улс хэлгүй энэ олон улсын түвшинд хүртээмж олдоц бол тун одоо хумигдмал ийм байгаа. Үйлдвэрлэлийн чадварын асуудал бас байна. Гэтэ бид нар бол ажлын хэсгийн хүрээнд бол төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Pfizer-тай арилжааны шугамар ярина. Гэхдээ одоо ингээд үр дүн гараагүй байхад та бүхэнд бас ийм тим гэдэг тоо болвол хэлэхээр буруу мэдээлэл өгөх учраас бид нар хэлцээнийхээ үр дүн тодорхой амжилттай болох юм бол тодорхой тоонуудыг хэлээ явчихна. За COVAX-ийн хүрээнд мөн AstraZeneca вакцин орж ирэх ёстой. Энэ хоёр Pfizer, AstraZeneca бол бид нар 3 дугаар сард багтаж орж ирнэ гэдэг ийм хүлээлттэй байна. AstraZeneca бол 163,000-аас 274,000 тонгийн хооронд тогтоогдсон манай хүлээн авах тоон. Энийг бол COVAX ойрын үед тогтоогоод тэр үед нь бид нар олон нийтэд нээлттэй мэдээлнэ. За Sputnik, Sinopharm-тай ч гэсэн арилжааны шугамар засгийн газар энэ хоёр төрлийн вакциныг нэмж авах чиглэлээр бас яриа хэлцээнүүд хийгдэж байгаа. Яг л бас одоо яриа хэлцээний үр дүн тодорхой тоо болохоор та бүхэнд бас дэлгэрэнгүй тухайн үед нь тоог нь хэлнэ. За тэгвэл бид та бүхний сонирхсан асуултанд хариуллаад дууслаа. Ахад тусад нь бас манай газрын захирлуудаас яриа авах хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй бол нээлттэй байгаа. Та бүхнийг хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.